Дараагийн мэдээ сургууль алгуулсан Сэржмэдэг охиныг эрен хайх ажил 7 жил 1 сар үргэлжилж байна. Охиныг эрен хайх сурвалжлах явцад одоогоор нааштай тодорхой ахицгах мэдээлэл нэгч гараагүй байна. Мөн тухайн хэргийн дараагаас замын үд сум хүүхэд иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хяналт хамгаалалтын арга хэмжээг үе шатаагаар нэмэгдүүлж 5 багийнхаа 2 багийг 100% камержуулан байнга хяндаг болжээ. 2017 оны 11 сард Сэржмэдэг охин гэрээсээ гараад сургууль алгуулсан хэрэгт цагдаагийн ерөнхий газрын тэргүүндэд дараагийн баталсан ажлын хэсэг өнөөдөр хүртэл бол ажлыг тасралтгүй эрен хайх олж тогтоох чиглэлээр бол явуулж байна. За тухайн гэмтэр гарснаас хойш өнөөдрийн хүртэл хугацаанд үе үеийн удирдлагууд цагдаагийн дарга тэргүүндэд дарга дэд даргаас өгсөн үүрэг ажлын чиглэлийг хэрэгжүүлэн олж тогтоох чиглэлээр энэ ажиллагаа бол явагдаж байгаа. Гэр бүлийн үед бол холбоотой манай эрүүгийн цагдаагийн хэсэгтэй бол холбоотой байгаа. Замын үдсэнд амьдарч байгаа юу? За одоор бол авсан мэдээлэлээр бол гэр бүлийн хүмүүсүүд нь Улаанбаатар хотод бол амьдарч байгаа гэсэн мэдээлэл байгаа. 8 настайд хичээлдээ явахаар гэрээсээ гарч дахин эргэж ирээгүй Сэржмэдэг охин хэрв амьд сэрүүн бол энэ жил 16 нас хүрчээ. Цаг хугацаа инхүү урссан ч охины сураг мөрийг илтгэх бодиттой нааштай мэдээлэл өнөөдөр хүртэл олдоогүй хэвээр байна. Охин алга болох үед замын үд сумын төвийн хэсэг камертай байсан ч ажиллаагүй нь түр ажилдаа яаж ханддаг вэ гэдгийг харуулсан бодит үнэн болсон юм. За ингээд тухайн үеийн удирдлага сумаа бүрэн камержуулж суйрлуулсан камера бүрэн ажиллуулахаа амласан. Гэхдээ одоо нийт 5 багийн 2 багаа камераар бүрэн хянж байна. За гэр орооллын за тодорхой цэгүүдэд за иргэд ихээр бөөгнөрдөг, бүлэг бөөгнөр үүсгэдэг онцлог цэгүүд дээр бол тодорхой хэмжээний камеруудтай байгаа. За энэ чиглэлээр 3 баг дээрээ за төслийг хөрвүүлээд одоо 2.8 тэрбум төгрөгөөр гэр орооллынхоо камержуултыг бас 100% хэрэгжүүлэхээр гэдэг төслийг орон нутгад саналыг хөрвүүлэн ажиллаж байна. Хүү амын төвлөрөл ихтэй, хөдөлгөөн ихтэй байнга хянжаах шаардлагатай бүсүүд гэж байгаа шүү дээ. Тэр бүсүүд бүгд 100% ажиллаж байгаа юу? За одоо гэр орол дээрх бол тодорхой цэгүүд би түрүүнд танд хэлсэн тийм ээ. Тодорхой цэгүүд дээр бол камержуулаад ингээд хяналтыг аваа явж байна. Төвийн сүүтийг бол бүрэн 100% бол хяналтаа авсан ажиллаж байна. Хүний хөдөлгөөн бөөгнөрлөгтэй сумын төв хэсгээл камержуулснаас гэр хорооллыг үлдсэн 3 багтаа камер суйрлуулж амжаагүй гэлээ. Мөн суйрлуулсан камерыг хянах төв нь цагдаагийн хэлцдээрээ байрладагч сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал нь ашиглалтаа өөрсдөө шилжүүлж авчээ. За ингээд цаашдаа сумандаа нэгдсэн камерын хяналтын дэд төвтэй болохоор төлөвлөсөн гэлээ.